Сайн байцгаана уу? Манай гал мах бодтой хонь Аслан номын ордныхны маань 11-р сарын ерөнхий төлөв гэсэн уншлага эхэлж байна. Өнөөдөр одоо шинийн 15 тэргэл сартаа сайхан өдөр болж байна. Одоо хүсэл биелэх зүйлэн одоо шившиж болж байна. Болохгүй зүйлээ бас шившдэг юм сайхан өдөр байна шүү. За манай гал мах бодтой улсууд 11-р сард ерөнхийдөө одоо адал явдал дүүрэн байна л гэж тийм. За адал явдал одоо сайхан зүйлсийн хажуугаар сар муу зүйлс одоо ата хорсол одоо хил ам хэрүүл тэмцэл бас харагдаж байна. За наривчилж ярих юм бол одоо улсын байгууллагад юм уу, хувийн байгууллагад юм уу ажил хийдэг тийм ээ. За ийм улсууд бол одоо энд одоо нэг гэрийн одоо эзэн эзэгтэй хоёр байж байгаа юм л та. Тэгэхээр зэрэг би энийг одоо албан байгууллагын одоо зарим одоо хувийн байгууллагын одоо эхнэр нөхрүүд байж идэг тийм ээ. Зарим нь бол одоо юу гэдгийг одоо менежер, босс юу чинь. За ийм улсуудтайгаа хил ам гарсан харагдаж байна шүү. За энэ дээр ялангуяа одоо энийг өдөөсөн одоо өсөлдөөн тэмцэл тийм ээ. Одоо нэг ажил дээр одоо ижилхэн ажил дээр өсөлдөх мөн одоо энэ дээр одоо зориудаар одоо худал мэдээлэл гэдэг юм хов живэнд өртөх ийм магадлал их өндөр байна тий. За энэ хил амнаас болоод ажил төрлөөсөө гарсан байна, гарахаар шийдсэн байна, орхиод гарсан байна тий. Тэгэхээр зэрэг энэ ажлаасаа гарсан одоо нэг их гунж готраад байх хэрэггүй тийм ээ. Угаасаа цаг нь болцсон хил ам энд одоо бас урдны юм урд одоо бас юм тийм хил ам байж исэн харагдаж байна. Тэгэхээр зэрэг яг хоо энэ удаад бол одоо бүр явахаар шийдвэр гаргах юм уу? Ийм харагдаж байна л та. Тэгээ одоо энэ ажлаас гараад одоо найз нөхдөдөө юм уу эсвэл одоо улсуудтай хамтарсан бизнес хийх ийм магадлал өндөртэй байна. Мөн одоо шин зүйл эхлүүлэх гэж ойлгож байна. За өшөө одоо хувийн амьдралын тал дээр бас их асуудал байна гэж харагдаж байна тий. За юун дөрөнд одоо за энэ дээр одоо бас нэг ерөнхий нэг сануулж хэлсэн зүйл нь одоо юу вэ гэхээр зэрэг одоо хит их өөрийгөө өргөмжлөх бардагнах гэдэг юм уу. За ийм өөрийгөө хит одоо дөвийлгөх гэдэг юм уу. Одоо хит их өөртөө ирдэх тийм ээ, намайг яавал гэж эсвэл би чадна ч гэдэг юм уу. Тэ ийм зүйлсээс болгоомжлоорой. Энэс болж одоо ажил төрлөөсөө гарах тийм ээ, эсвэл одоо тийм хэрүүл уралд өртөх юм магадлал өндөртэй. Энэ дээр одоо арай нэг жоохон ухаалаг хүлээцтэй байх нь чухал юм а гэсэн ерөнхий мессеж байж байгаа шүү. За тэгээ энэ дээр одоо таны итгэдэг байсан, хамт ажилладаг байсан улсууд хов живэнд оруулсан, хов жив ярьсан тийм ээ. Тэгээд бас таныг одоо хов живэнд оруулсан ийм байдал харагдаж байна. Ингэснээр одоо миний түрүүний хэлсэнчлэн захиралтайгаа одоо маргалдах тийм ээ. Мөн одоо ажлаасаа гарах хүртэл ийм хэмжээнд хүрсэн харагдаж байна. За одоо шинэ ажил олдноо. За хувийн амьдрал дээр бас одоо энэ зүйлийг бас анхаарах нэ тийм ээ. За энэ дээр одоо яг хоо энд би энэ хүнтэй амьдрнаач гэдэг юм уу. Одоо эсвэл итгэл хүлээлгсэн байдал харагдаж байна л та тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо магадгүй энэ хувийн амьдрал, хайр сэтгэлийн амьдрал дээр одоо нэг жоохон төр зур одоо зай аваад тий. Эсвэл одоо ухраад нэг алхам ухрах ч гэдэг юм уу. Эсвэл одоо төр зур завсарлага авах нь зүгээр юм а гэсэн ийм мессеж байж байна тийм ээ. Яагаад гэвэл энэ дээр одоо яхаарахгүй 3 дахь хүн одоо тайрын дундуур хүн орох. Аль эсвэл одоо энд бас үр хүүхдүүдийн асуудал. Одоо үр хүүхдүүдийн асуудал хөндөгдөх
тийм ээ ингэснээр одоо нэг байдлаар одоо та хоёр одоо маргаан үүсгэх эсвэл одоо таны итгэлийг эвдсэн эсвэл одоо таны одоо бодоогүй тийм үйлдэлийг гаргасан ч юм уу ийм байдал харагдаж байна те. За өшөө нэг улсууд нь болохоор зэрэг харахгүй одоо урд хойд хүмүүс гарч ирсэн, таирын дундуур орсон, одоо байдлыг хүндрүүлсэн, ховж болгосон, улмаар одоо таныг явахаас өөр аргууд хүргэсэн ийм байдал харагдаж байна тий. Мөн одоо магадгүй одоо таны харьцаж байгаа одоо таны найз залуу, найз охин юу гэдгийг тийм ээ энэ хүн итгэл алдсан аль эсвэл одоо нэг хүүхдэрхүү гэдэг юм уу эсвэл нэг за ямар ч байсан одоо үл ойлголцол гарсан байна л гэж ойлгож байна. За би тэ очруудыг хэлээ. Зарим дээр нь одоо гурвдагч хүн байгаа бол зарим дээр нь үр хүүхдээс болсон тий. Зарим дээр нь бүр одоо эцэг их гэр бүлээс болсон ч юм харагдаж байна. За ийм байдлаас болж за энэ дээр одоо хайр сэтгэлийн асуудал дээр танд хэлэх нэг нь юм бэ гэхээр зэрэг одоо энэ удаадаа яг энэ хүн та хоёр ингээ асуудалтай одоо саллаа гэхэд энэ хүн буцаж ирэх нь одоо тодорхой байна тийм ээ. За энэ хүнийг буцааж авах уу яах уу гэдэг дээр одоо бас сайн бодох хэрэгтэй гэсэн мессежнүүд энд байж байна. Одоо жишээлх юм бол одоо энэ хүний талаар одоо таны мэдлэг жоохон бага байгаа юм шиг өшөө сайн судлах юм шиг тийм ээ. Судал мөн одоо энд одоо дээд тэнгэрээс ч гэдэг юм уу одоо өгж байгаа зөвлөгөө бол одоо нэг хэсэг ганцаараа байвал тун зүгээр юм аа. Өөрийгөө одоо эдгэх тийм ээ. Мөн одоо өөрөө бэлэн болох ч гэдэг юм уу. Тэ ийм одоо өөрийгөө дотроосоо сайхан эдгэх ийм зүйлсүүд дутуу байна. Одоо мөн энэ дээр одоо хэлсэн байна л да. Энэ ч намайг хаяа явах гэсэн ийм айдас байдгийм байна тийм ээ. За энэ айдсаас болж одоо дотор ч нь бас байдгийм байна шүү тийм ээ. За одоо энэ хүнийг энэ дээр хэлсэн байна л да. Энэ хүнийг одоо байгаа чигээр нь хайрал түүнээс биш одоо хүнийг өөрчлөх гэж хамаг хүчээс аваад өөрөө ч зовоол өөрөө л их зовоогоол хүнийг өөрчлөнө гэж хизээч байхгүй. Одоо байгаа чигээр нь хүлээж ав. Аль эсвэл энэ хүнийг тавьж явуулаа. Эсвэл өөрөө walk away. Тийм ээ. Ийм л зам байна гэж байна шүү. За ингээд та бүхэндээ тус болсон гэж найдаа. Та бүхний 11-р сарын ажил амьдралд сайн сайхныг хүсье. Баярлалаа. Баяртай. Та бүхэн одоо хувийн уншлага сонирхож байгаа бол миний Facebook пэйж болох Монгол Стат хайрт орж одоо мэдээлэл аваарай. Баярлалаа.